Монгол Телевизийн мэдээллийн хөтөлбөр төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээ хийдэг болохыг аль биесээр мэдэгдэхэд таатай байна. Үзэгч та бүхний орой амгалан айлтгая. Монгол Телевизийн амралтын оргил цаг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр ээлжид бус чуулганаар батлагдсан хуулийн төсвүүдийн эргэн тойронд. Засгийн газрын дараагийн 6 сайдад хэн багтав? Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэ өөрчлөлтүүд эх сарын 1-ээс мөрдөгдөж эхэлнэ. Эрхэм үзэгчдээ эдгээр болоод бусад мэдээллийн тайван мэдээг томоохгүй хүлээн авч үзсэн үү? Үзэгчдээ амралтын өдөр аяа тухтай сайхан өнгөрүүлж гэнэ үү? Оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За мэдээллийн хөтөлбөрөөр өнгөрч байгаа 7 хоногт улс их орон дүрнсэн зарим үйл явдлын мэдээллийг тайван мэдээ болон та бүхэнд хүргэх гэж байна. За улс төрийн хүрээнд өнгөрч байгаа 7 хоногт эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдаж, засгийн газрын 6 сайд огцорсон бол за эх 9-р сард хэрэгжиж эхлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэ өөрчлөлтүүдийг хүргэхээр студид манай сурвалжлагч Анх Баяр ариун зулнаар ажиллаж байна. Та бүхэнд харамдүргий. Тэгэхээр хамгийн ихний мэдээллийг Анх Баяр хүргэн өнгөрч байгаа 7 хоногт улс төрийн орчинд нэлээд олон гол үйл явдлууд боллоо гэж хэлж болохоор энэ тухай таймал хүрэх үү? Тэгэхээр мэдээж эх 7 хоногт бол өнгөрсөн 7 хоногт ээлж тус чуулганаар бол олон асуудлыг шийдвэрлсэн, олон үйл явдлууд өрнөсөн 7 хоног болсон гэж хэлж болохоор байгаамаа. Тэгэхээр өнгөрч 7 хоногт улс төрийн хүрээнд олон шийдвэрүүд бол гарсан өдрүүд байлаа. За үүнээс олон нийтийн анхаарлыг зүй сорилдож байсан эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл бол батлагдсан юм а. За мөн Монгол Ардын намын 6 сайдыг огцруулсан явдлыг бол онцолж байгаа юм. За эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл манай улсад анх 2007 онд уг асуудлыг зохицуулсан хууль бол батлагдсан хэрэгжиж эхэлсэн. За гэхдээ олон шүүмжил асуудлыг бол дагуулж байсан удаатай. За энэ удаагийн хуулийн төслийг зарим хууль боловсруулагчдын зүгээс боловсруулалт тааруу гэдгийг бол тодтогч байсан юм а. 2014 оны 6 дугаар сард өргөн барьсан эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн эхний төсөл мэдээлэл болон тайлан хөрөнгө оруулалтын мэдүүлэг албан татвар ногдуулах зүйл адитгал орлого тэдгээрийн их үүсвэр хэмжээ үн өртгийг нууцлах зэргийг устгахаар зааж хэрвээ ил тод болгосон инхийг оролцсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх 5-аас 50 сая төгрөгөөр торгохоор заасан байсныг 2 дахь удаа өргөн барихтан хассан ч нууцлах заалт хэвээр үлджээ. Энэ удаагийн өршөөлөнд татвар гайл нийгмийн даатгалын шимтгэл өмч хөрөнгийг нийтэд нь гавтгааруулж хамаарсан маш өргөн хүрээтэй байгаа тул баримт мэдээллийг ямар нэгэн зааг ялгаагүйгээр бүгдийг нууцлах нь буруу. Тэр тусмаа тангар өргөсөн улсын хурлын гишүүд тэргүүтээ төрийн албан тушаалтнууд өршөөлт хамруулах тэдний урьдчилүүдэд нэгэнт гаргасан хөрөнгө оруулалтын мэдүүлгийн өөрчлөлт нууцлах нь Монгол улсад бий болсон авилгатай тэмцэх тогтолцооны нэг чухал зарчмыг үүсгэсэн байж болзошгүй зүйл гэж тэд үзэж байлаа. Улс төрийн бум аргаанаар эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж гадааддуудын хөрөнгө оруулагчийг боомлж улмаар бүр татвар төлөгч баялаг бүтээгчтэй дарамтлсан ийм хуулиудыг гаргах аюул занал нүүрлээд байгаа. Тухайл улс төрийн зарим улс төрийн нам эвслийн барьж байгаа бодлогын алдаатай үйл ажиллагааны улмаас баялаг бүтээгч 100 гаруй мянган аж ахуй нэгж хуулийн этгээд 48 зүй заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгдэг болох, дарамтлагдаг болох бүх шатны төрийн албан тушаалтан одоо мэрэгжлийн хяналт татварын байдлаар ариун цэврийг гэдэг юм уу наад захлаад одоо хуулийн байгууллагт аж ахуй нэгжийг өгч шалгуулах тухай асуудлыг хөндөх буруу одоо жишг тогтоох гэж. Жишээлбэл хүнд юу гэж ойлгодог бол шудраг татвар төлдөг хүн жишээлбэл за одоо бид шударгаар төлөөлөд энэ шудраг ус төлж байгаа нөхдүүд дараа нь цайруулалт хэмжин гэдэг буруу юм бий болж эхэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол татвар хураалтанд маш хүндрэлийг энэ хууль авчирна. Энэ чинь хоёр дахь нь шүү дээ. 3 дахь нь гарах юм байна гэж хүн бодоод татвар төлөхгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хуулийн дээр бол бид нар юу нэг эсрэг байгаа зүгээр чадал хүрсэн тэр авилгалын заалтыг авч хайлаа шүү. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн нууцлалын холбогдлоо заалтыг дахин авч үзэх. Ингэхдээ бага хэмжээгээр өршөөсөн орлого шимтгэл хөрөнгийн хэмжээ болон эзнийг нь шууд ил тод болохгүй байж болох ч төрлөөр нь хэдэн 10 хэдэн 100 сая тэрбум төгрөгөөс дээш бол шууд зарлах зэрэг зааг ялгаа босго нууцлах болон ил тод болгох хугацааны тухай зарчмуудыг энэ хуулиар тодорхой зааж өгөх шаардлагатай гэсэн мэдээллийг өнгөрсөн 2 дугаар сард улсын хурлын гишүүдэд хүргүүлсэн. Гэвч улсын хурлын гишүүдийн зүгээс тодорхой хариу өгөөгүй гэх шүүмжил яригдсан. Авилгалын тухай хууль хамт зохиж өгсөн. Ийм учраас миний би зарчмын зорилтоос хамтыг гаргаж одоо авилгалын тухай хуулийг хамрах ёсгүй гэдэг зарчмын зорилтыг гаргасан. Төсвийн байнгын хороонд дэмжигдэх боловч чуулган дээр олонхын дэмжлэг авлаа. Өнөөдөр одоо чуулганы эцсийн хуралдаанаар дэмжиж
одоо тэр авилгалын хэрэг өөрөөр хэлбэл тэр бол хамрагдахгүй боллоо. Энэ байдлыг хэн бий болгосон бэ? Эдийн засаг нийгмийн хүндрэлийг хэн авчирсан бэ? Энэ зах зээлийн хүндрэлийг хэн авчирсан бэ гэвэл олон улсын уул уурхаан гадаадын хөрөнгө оруулагч одоо зарим хөрөнгө оруулагч нартай шудраг бус гэрээ хийсэн хүмүүс. Мөн дээр нь улс төрөөр бизнес эдийн засгийн бүлэглийг хожиж авилгал хээл хахуул янз бүрийн тендерээр асар их одоо энэ нийгэм бизнесийн орчныг хууль эрх зүйн орчныг будартуулсан тэр хүмүүсээс болж олон жижиг дунд үйлдвэрлэгчд золиос нь болж байгаа. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засаг гэдгийг ил гаргах зорилтойгоор санхүүгийн болон эдийн засгийн бүх бүртгэл тооцоог ил болгох энэ реформын багцын нэг хэсэг. Энэний хажуугаар нөгөө эдийн засгийн өршөөл буюу одоо нөгөө бусад өршөөлтөйгээр эрүүгийн өршөөлтөй нийлээд өршөөлийн тухай үйлгээд энэ нөгөө талаас нь намрын чуулганаар батлагдах Батбарын багц хуулиудын шинжилэл буюу реформын асуудал. Энэ бүхэн нэгдэж байгаад Монгол улс ийм бизнесийн орчин өрсөлдөөний ижил төвшин гарааны нэг ижил цэгтэй болох ийм зорилго, ийм философитой, ийм хууль. Уг хуультай холбоотойгоор захын ертөнцид улсын хурлын гишүүд болон иргэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал улсын хурлын гишүүн Отгонбаяр өөрийн Twitter хуудасаараа дамжуулан энэ хуулийн эсрэг байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлсэн. Түүний зүгээс ингэж яаран сандран ээлжид бус чуулганыг зарлан байж эдийн засгийн хил тод байдлын тухай хуулийг батлах нь ямар учиртай юм бэ гэдгийг хэлж байсан юм а. Хууль батлагдвал энэ оны 12 дугаар сарын 1-ээс хэрэгжээд явахаар төлөвлөгдөжээ. Урд нь үзүүлсэн татварын хугацаа богино зарим хүмүүс мдэггүй өнгөрсөн гэсэн шүүмжил гарсан учраас хугацааг нь урт тавих санал гаргаж байсан. Харин зарим гишүүдийн зүгээс эсрэг байр суурийг илэрхийлж байсан юм. Түүнчлэн энэ хуульд авилгын эсрэг гэмт хэрэг буюу хөрөнгө оруулалтын мэдүүлгийн албан тушаалтан улс төрчид хамаарахгүйгээр гарч байгаа билээ. Монгол улс өмнө нь 2007 онд бизнес эрхлэгчид татварын өршөөл үзүүлж байсан. Энэ удаад эдийн засгийн хил тод байдлыг дэмжих хуулийг баталж олон харгуун бизнес эрхлэгчдэд дэмжиж байгаа илэрхийл гэж байлаа. Дараагийн онцлох мэдээлэл бол 6 сайтыг огцруулсан үйл явдлыг бол онцолж байна. Тэгэхээр Ардсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан харилцан ихтгэлцэл хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг улсын хурлд Ардсан намын бүлэг болон Ардсан намын гүйцэтгэх зүйл хангалтгүй гэж дүгнэн нэн дөрөв туслуулах шийдвэрийг бол гаргасан байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн нэгдэх заалтыг үндэслэн Монгол Улсын ерөнхийлөгчтэй зөвшөлдсөний үндсэн дээр доор дурдсан хүмүүсийг Монгол Улсын засгийн газрын гишүүний өргөт ажиллаач чөлөөсөн. Үүнд хурал сүхийг Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайд, оюун хорил байгаль орчин ногоо гүйцэл аялал жуулчлалын сайдаас, Эрдэнэт сангийн сайдаас, Зогтбаатар барилга хот байгуулалтын сайдаас, Төмөрхүү зам тээврийн сайдаас, Чин зэрэг хөдөлмөрийн сайдуудыг өргөт ажиллах зурлагаар дотоодын төсөл тусгасан. Тэгвэл засгийн газрын зарим гишүүдийн хоцрол тухай улсын хурлын тогтоол гарсантай холбогдуулан засгийн газрын хуулийн 21-р зүйлийн 4-р хэсэг заасныг үндэслэн Монгол улсын ерхий сайд сайхан бэлэг захирамж гаргасан. Захирамжаар засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэлх хугацаанд Монгол улсын шадар сайдын үргийг хууль зүйн сайд дөрөлгөж авт, байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын сайдын үргийг гадаад хэргийн сайд Пүрэв сүрэнд, сангийн сайдын үргийг Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга Баяр цогтод, барилга хот байгуулалтын сайдын үргийг Уул уурхайн сайд Жигжид, зам тээврийн сайдын үргийг аж үйлдвэрийн сайд Эрдэнэтд, хөдөлмөрийн сайдын үргийг Хүн ам хөгжил нийгмийн хамгааллын сайд Эрдэнэт тус хариуцсан юм а. Харин дараагийн 6 сайдад ямар хүмүүс яригдж байна гэдэгт олон нийт анхаарлаа хандуулж байгаа. Ардсан намаас 3 судалж шудраг зэвслээс 2, бие дагч 1 судал байхаар тохирсон гэх мэдээлэл байгаа юм а. Өөрөөр хэлбэл урьдчилсан байдлаар сангийн сайдад улсын хурлын гишүүн Амар Жаргал, барилга хот байгуулалтын сайдад шудраг зэвслийн бүлгийн дарга Бат Зэрэг, Монгол улсын шадар сайдад Монгол банкны дэвтэрхийлөгч Бат Шугар, байгаль орчин ногоо хөгжил аялал жуулчлалын сайдад улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимэг, зам тээврийн сайдад улсын хурлын даргын зөвлөх Ганс Сүх, хөдөлмөрийн сайдад улсын хурлын гишүүн Арвин нарыг дэвшүүлэх тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа юм. За улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлын мэдээллийг хүргэх юм. Тэгэхээр өнгөрсөн эх 7 хоногт бол одоо 9 тус чуулганаар өршөөлийн тухай хуулийг хилцэх нь бол тодорхой байна. За баярлалаа анх хоёроо. За тэгэхээр үзэгч та бүхэнд дараагийн үйл явдлын мэдээллийг ариун зөвлөх хүрэх байгаа. За тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын тоо хуулийг өнгөрч 7 дугаар сард бол шинжилэн баталсан байгаа. За яг ямар зүйл залтуудыг өөрчилсөн бол шинэ хууль хизээнээс яаж хэрэгжиж эхлэх юм болоо. Тэгэхээр энэ бол автомашинтай хүн бүрийн сонирхлыг татсан хууль энийг бол яхаа аргагүй мөн. Тэгэхээр 9 дугаар сарын 1-ээс эхлэн за замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль одоо мөрдөгдөж байгаа хуулиасаа нэлээд чанга ийм хууль болсон гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо юу гэдэг одоо замын хөдөлгөөнд
согтуугаар тээврийн хэрэгсэл барьсан. За мөн одоо жолоодох эрхийн үнэмлэхгүй хэрнээ автомашин одоо жолоодсон тийм ээ. За мөн одоо зам одоо гарцгүй газраар одоо зам хөндлөн гарсан зэрэгт ямар хариуцлага хүлээх вэ гэдэг тодорхой болсон. Тэгэхээр ерөнхийдөө үзэгч та бүхэндээ дэлгэрүүлээд дэлгэцэн дээрээс илүү тодорхой хэд хэдэн мэдээллүүдийг хүргэхээр болж байна. За тэгэхээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол ямар нэгэн сонголтгүйгээр за шууд 2 жилээр автомашин жолоодох эрхийг нь хасгаар болж байна. За мөн дээрээс нэмээд 1 сая төгрөгөөр мөн торгуулах юм шийдвэр одоо гарчихсан байгаа. Эсвэл сарын 1-ээс эхлэн энэ хууль хэрэгжиж эхэлх юм. За мөн эрхэн асуусан үедээ согтуугаар автомашин байрвал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-оос 4 дахин тэнцвүүлсэнтэй хэмжих нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний одоо мөнгөнд торгуулаар торгуулна. За мөн 7 хоногоос 30 хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэн. За хэрэг үүнийг давтвал 30 хоногийн хугацаагаар баривчлах жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэнэ гэж заасан байгаа. За мөн жолооч болон зорчигч хамгаалах бус хэрэглээгүй бол 9600 төгрөгөөр торгуулна. За мопедийн жолооч болон мотоциклаар зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол мөн 9600 төгрөгөөр. За дараагийн мэдээллийг хүргээд тэгэхээр явган зорчигч гарцгүй газраар зам гарвал 9600 төгрөгөөр, гарцгүй газраар согтуулсан үедээ гарвал одоо 48000 төгрөгөөр торгуулна. Мөн автомашинаар явган зорчигчийн замаар явбал 19000 төгрөгөөр торгуулах иймэрхүү заалтууд орсон ба тэр илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэгч та бүхэнд дараах байдлаар хүргэе. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн заалтуудын торгуулийн хэмжээ одоо мөрдөгдөж байгаа хуулиас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тодорхой хуваар тооцогдох учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн хэмжээ өснө гэсэн үг юм а. Иргэдийг ингээд хөдөлгөөнд оролцсон явах үед нь бол асууж тодорхойлох журмаар тийм ээ тэр хүний олон цагаар автомашин жолоодж үгүй юу тийм ээ тасралтгүй жолоодод байна уу за ээлжийн жолоочтой байна уугүй эсхийг тодорхойлоод тухайн зөрчлөлийг гаргасан уу гэдэг тогтоох боломжтой. За өвчтөй гэдгийг бол манай иргэд ер нь заавал одоо тэгээ гаднаас нь тэр цагдаагийн байгууллага ажилтны өвчтөйг яаж олох гээд байгаа гэж тийм ээ. Энэ тал дээр бол ер нь өөрөө иргэн өөрөө үргээ биелүүлж явах хэрэгтэй юм. Жолооч замын хөдөлгөөний дүрмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25%-тэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэн өөрөөр хэлбэл одоогийн байгаагаар 48000 төгрөгөөр торгоно гэсэн үг юм а. Замын хөдөлгөөний дүрмд хоригдсан нөхцөөр жолооч эсрэг урсгал сүрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-тэй тэнцэх төгрөгөөр торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25% нь одоогоор 48000 төгрөг болж байгаа юм байна. Тэгэхээр согтуурсан үедээ гарцгүй газараар зам хөндлөн гарсан бол 48000 төгрөгөөр торгуулна гэсэн үг юм а. Харин 10% нь 19200 төгрөг болж байгаа юм байна. Гараа хяналттай байх тал дээр бол нэлээх ахиц гарна гэж харж байгаа. За мөн энэ хуулийн бас зарим зүйл залтууд дээр бол үндэсний зөвлөл байгуулах гэж. Үндэсний зөвлөл байгуулах талаар бол яг хуульчилж өгсөн байна. Үндэсний зөвлөлийн дарга нь бол ерөнхий сайд байхаар за харьяалсан агентлаг, яамдууд, төрөмс байгууллагууд хамтарсан ийм үндэсний зөвлөл байгуулад жил болгон улсын их хурлд одоо үйл ажиллагаа танилцуулдаг байхаар орсон. Мөн бага насны хүүхдтэй холбоотой хуулийн залт байгаа юм. Тодорхойлбол 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр зам хөндлөн гаргасан бол эцэг их багш гээд харгалзах насанд хүрсэн хүмүүст нь торгуулийн арга хэмжээ авахар заажээ. Энэ заалт одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалтанд байдаг ч торгуул шийтгэлийн арга хэмжээ нь бага байдаг байсан байна. За өнгөрч байгаа 7 хоногт оргилцэг мэдээллийн хөтөлбөрөөр за сургууль цэцэрлэгийг тойрсон асуудлаар мэдээ сурвалжлага бэлдэн үзэгч та бүхэндээ хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ хичээлийн шинэ жилээс эхлэн сургалтын програмд зарим нэмэлт өөрчлөлтүүд орж байна. Сурагчид 6 дугаар ангиас эхлэн монгол бичгийг судлахаар болсон бол ерөнхий боловсролын сургуулийн Ахлах ангийн сурагчдад цөм хөтөлбөр хэрэгжихээр болсон байна. За ингэхдээ Ахлах ангийн сурагчид цөм хөтөлбөрийн хүрээнд хичээлээ сонгон судлах боломжтой болж байгаа юм. Харин монгол хэлний тухай хууль 7 дугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрт 2 үндсэн өөрчлөлт орж байгаа гэсэн юм а. Үүний хүрээнд сурагчид 6 дугаар ангиас эхлэн монгол бичгийг хичээлийн програмын дагуу үзнэ. Ингэхдээ 6 болон 7 дугаар ангийн сурагчид нэг төрлийн сурах бичгээс монгол бичгийн хичээлээ судлах юм байна. Харин эрүүл мэндийн хичээл энэ хичээлийн жилээс бусад хичээлтэйгээ хамт уялдаж орохоор болсон байгаа. Гэхдээ үндсэн агуулга нь биеийн тамир болон биологийн хичээлийн агуулгад шилжиж байхаар болж байна.
За багш болон сургуульд тавьж байгаа үндсэн 5 шалгуурын нэг нь эрүүл мэндийн хичээлтэй холбоотой шалгуур байна гэдгийг салбарын яамны зүгээс мэдээлсэн байна. За өөр нэгэн асуудал гэх юм бол за сургуулийн сурагчдын ээлжний асуудал байдаг. Тэгэхээр 17 сургууль 3 ээлжээр сурагчдаа үйлчилсэн энэ жилийн тухайд. За харин энэ хичээлийн шинэ жилээс эхлэн 10 гаруй шинэ сургууль ашиглалтанд орох юм байна. За концессийн гэрээгээр 72, орон нутгийн төсвөр 12 баг сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулна. Харин энэ онд 52 сургууль цэцэрлэгийн барилгын ажил эхэлж байна. Ингээд эх хичээл 3 ээлжээр хичээлдэг байдал бүрэн зогсно гэж байсан юм. За тэгвэл жилийн жилд яригддаг асуудлын нэг нь яхаа арга цэцэрлэгийн хүрэлцээ агны асуудал байгаа. За энэ жилийн тухайд 10 гаруй цэцэрлэгийг багтааж ашиглалтанд оруулахар төлөвлөж байгаа галбны хүмүүст болсон байгаа. Ингээд нийслэлийн хөрөнгөөр энэ онд 4800 хүүхдийн багтаамжтай 16 баг сургууль цэцэрлэгийн зохицуулбарыг ашиглалтанд оруулахар төлөвлөсөн байна. Шинээр ашиглалтанд оруулж байгаа цэцэрлэгийг дүүргээр нь аваад үзье. За Баянзүрх дүүргийн хувьд 120 хүүхдийн 4 цэцэрлэг, Баянгол дүүрэгт 120 хүүхдийн багтаамжтай 1 цэцэрлэг, Согн хайхан дүүрэгт 3 цэцэрлэг, Сүхбаатар дүүрэгт 100-аас 120 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг, харин Хаан уул дүүрэгт 3 цэцэрлэг, Чингэлтэй дүүрэгт 3 цэцэрлэг барьж байгаалахаар болж байна. Ингээд энэ хичээлийн шинэ жилээр 100 гаруй мянган хүүхдийн 80 гаруй хувийг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжтой гэж нийслэлийн боловсролын газраас бидэнд мэдээлсэн. Ер нь цаашдаа бүх хороодыг шинэ цэцэрлэгтэй болгох ажил төлөвлөгдөж байгаа. За энэ жил 46 цэцэрлэг ашиглалтанд оруулахар болсон. Харин энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд цэцэрлэгүүд хамран тойрхон хүүхдүүдэд бүрдэж эхэлэх нэ. Ингээд ямар нэгэн төлбөр хураамж авахгүй зөвхөн оршин суугаа хаяг за төрсний гэрчилгээ эцэг эхийн биеийн байцаалттай хамт эцэг их өөрсдийн биеэр ирж хүүхдэд цэцэрлэгт бүртгүүлэх бүрэн боломжтой. Цэцэрлэгийн эрхлэгч багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэн авах ёстой гэдгийг нийслэлийн боловсролын газраас хатуу анхааруулсан. Хамран тойргийн бус хүүхдүүдийг авдаг байдал одоо хатуу хяналт тавина гэдэг юм хэлсэн байгаа. Тодорхойлбол нийслэлийн боловсролын газраас дугаарлаж байгаа эцэг эхчүүдээс сонгоод бүртгэлийн комиссд оруулахар төлөвлөсөн байна. За мөн газраас бүх цэцэрлэгүүдэд шалгалт хийхээр болсон байна. За тэгэхээр ерөнхийдөө одоо хичээлийн шинэ жил эхлэхээс сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. За тэгэхээр бид эх 7 хоногт мөн бас одоо боловсролын салбарт дахин өрнөх асуудал тухайлбал одоо сурагчийн дүрмд хувцс гэдэг юм иймэрхүү асуудлыг цорол болгон хөрөх болно. За баярлалаа. Ариун Зулаа шинэ 7 хоногт цааш нь мэдээлэлтэй иргэд болцъё. За үзэгчдтэй оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүргэж байна. Үндэсний их баяр наадмын өмнөхөн Зайсангийн гүүрэнд усан хөшиг хийж ашиглалтанд төлөөлөн өгч байсан. Харин баярын дараахан Арслантай гүүрийн доод талд усан хөшгийн байгууламж суйрлуулсан юм. Гэтэл суйрлуулад удаагүй байхад Арслантай гүүрийн усан хөшиг ажиллахаа болж эвдэрсэн гэсэн асуудал шүүмжлэл дагуулад байгаач Улаанбаатар хотын ерөнхий менежер үүнийг үгүйсгэсэн тайлбар өгсөн юм. Уг асуудлаар манай сурвалжлагч Ариун Жаргалын бэлтгэсэн мэдээллийг та бүхэнд хүргэе. Миний ардхан талд харагдаж байгаа Арслантай гүрний доохон талд усан хөшгийн байгууламж барьж байгуулад ашиглалтанд хүлээлгэж өгөөд удааг байна. За гэхдээ яг өнөөдрийн байдлаар энэхүү усан хөшиг бол ажиллахгүй байна. Яг ийм төрлийн усан хөшгийг Арслантай гүрнээс гадна Зайсангийн гүрний доохон талд барьж байгуулсан байгаа. За усан хөшиг барьж байгуулснаар орчин тойрондоо өнгө үзэмж нэмэхээс гадна дээрэс нь нэмээд тоосон цэргийг багасгах зэргээр иргэдийн эрүүл мэндэд эрэг нөлөөтэй гэж албаныхан тайлбарлаж байгаа. За энэхүү усан хөшгийн байгууламж тус бүрийн үнэ нь 70 сая төгрөг байгаа. Гэхдээ ийм төрлийн байгууламж барьж байгуулахад ийм их хэмжээний мөнгө зарцуулж байна гэдэг асуудал иргэдийн дунд шүүмжлэл дагуулад байгаамаа. Та бүхэнд харагдаж байгаа энэхүү дүрст бичлэг бол бүгд найрамдах Солонгос улсын Бампуу гүүрний усан хөшиг юм а. Энэхүү усан хөшиг зөвхөн доошоо урсаа зогсохгүй хөгжмийн хэмнэлээр хөдлөж өнгөнгийн гэрлээр солонгордгоо. Гэхдээ тус гүүрний усан хөшиг байнга хасаалттай байдаггүй тодорхой тогтсон цагуудад хасдаг бөгөөд тухайн цагуудад иргэд ойр орчинд нэрж сонирхдог байна. Харин энэ бол Улаанбаатар хотын Арслантай гүүрэнд суйрлуулсан усан хөшгийн байгууламж. Энэ байгууламжийн нийт өртөг 70.18 сая төгрөг бөгөөд өртгийг задаргаагаар харуулбал зураг төсөл судалгааны ажилд 4 сая, цахилгааны ажилд 5.5 сая, гэрэлтүүлэгт 6 сая, газар шороо төгчөлт сэргээн засварлах ажилд 13.3 сая төгрөг гээд бусад үндсэн ажлуудад нийтдээ 718 сая төгрөг зарцуулагджээ. Ийм төрлийн бүтээн байгуулалтанд ийм их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй, хүрэн мөнгө зарцуулах хэрэгтэй өөр олон асуудал байна гэсэн шүүмжлэлүүд сүүлийн үед их гарах болсон. За жишээлбэл Facebook хэрэглэгч нэгэн иргэн усан хөшгийн ажилд хамгийн ихдээ 20 сая төгрөг зарцуулах боломжтой гэсэн тооцооллыг гаргаж олон нийтийн сүлжээгээр цацжээ. Тэгвэл Арслантай гүүрэнд суйрлуулсан усан хөшиг одоогийн байдлаар ажиллахгүй байгаа шалтгааныг Улаанбаатар хотын ерөнхий менежер Бадрал тайлбарлахдаа зөвхөн усан хөшгийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэхийн тулд автозам доогуур 1.5 м гүн 16 м урттай нүх ухаж цахилгаан дамжуулах хоолой байрлуулсан байна.
Түүнчлэн хоолоогоор дамжин гарах усыг шүүж цэвэршүүлэх шүүлтүүр байрлуулжээ. Уг усан байгууламжийг сайжруулах техник угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд эвдэрсэн гэмтсэн зүйл огт байхгүй гэж тайлбарласан. Албаныхны хэлж байгаагаар дэлхийн бүхий л улс орнууд орчин тойрноо сайжруулах, иргэдийнхээ тав тухыг хангах зорилгоор усан оргилоор усан хөшиг хийдэг. Энийн нэргээд иргэдийн эрүүл мэндэд ч тустай гэж тайлбарласан юм а. Энэ нэгдүгээр усны чимээг хүмүүс сонсуулах зорилготой. Хоёрдугаар тийм ус ингээд доошоогоо ингээд бууж явах явцад бол нарны гэрэлд энэ дослууд нь ингээд цацраад энийг бол хүн хараад энэ өөр сэтгэлгээ төрдөг. Харин Монгол баригдсан энэхүү усны хөшгийн зургийг Солонгосын Бампуу гүртэй харьцуулсан зураг Монголд цахим ертөнцөөр тараа зогсохгүй, Солонгос улсад ч цахим ертөнцөөр тараад байгаа юм а. Улаанбаатар хотод байгаа ихэнх усан оргилуурууд технологийн хувьд хуучирсан эрүүл ахуйн шаардлага хангах боломжгүй байгааг албаны хүмүүс хэлж байна. Иймээс цаашид олон улсын жишгт нийцсэн усан байгууламж барьж байгуулах шаардлагатай байгаа ч хөрөнгийн асуудал тэр бүр шийдэгддэггүй юм байна. Агарын чигшил 60%-аас доошилсан тохиолдолд хүний арьсанд сөргөөр нөлөөлж амьсгалын эрхтнүүдэд муу нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа байдаг юм байна. Түүнчлэн агарын чигшил муу байх нь хүнийг бухимдалд хүргэж, стресс бий болгож, сэтгцийн өөрчлөлтөд болгох эрсдэлтэйг мэрэгжилтнүүд хэлж байна. Иймээс дэлхийн хотууд усан байгууламж байгуулан иргэдээ байгалийн цохилтолгойтой багж болон ойртуулах аргыг хэрэгэлдэг байна. Учир нь ус урсгах чимээ ядаргааг тайлж, тайвширхад хамгийн сайн нөлөө үзүүлдэг юм байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийслэлийн хөрөнгөөр баригдсан 98 усан оргилуур байна. Эдгээрийн зарим нь урсгал засвар хийгдээгүй гэгчлэн тодорхой нэг шалтгааны улмаас ажилтгүй байна. Усан байгууламж гэдэг бол Улаанбаатар хотод бол маш шаардлагатай. Одооны шиг ийм жижиг сажиг усан хөшиг те биш. Тодорхой хэмжээний одоо энэ ялангуяа их тоорчл ихтэй гэр хорооллын ийм олон их төвлөрдөг газрууд дээр бол усан байгууламжуудыг олноор байгуулах шаардлагатай байна. Нийслэлд байгаа хөшөө дурсгалын байгууламжууд нэгэнт хийгдсэн л бол дахин зардал шаардлагагүй байдаг бол усан байгууламжид байнга зардал шаардлагатай байдаг. Усан оргилуурыг ажилуулахын тулд цахилгаан зарцуулж мөн хэмжээний ус хэрэглэх шаардлагатай болдог байна. Тухайлбал усан оргилуурын усыг тодорхой хугацааны дотор солих шаардлагатай болдог. Тэгэхгүй бол хүүхдүүд тоглож байхдаа усан оргилуурын уснаас уух гараа дүүрэх зэрэг тохиолдол гардаг тул эрүүл ахуйн шаардлага хангаж явах ёстой. Мөн гэр оронгүй иргэд хувцас угаах, шөнө оройн цагаар бие угаагч тохиолдол гардаг байна. Энэ мэтчилгэнгээр нийслэлийн усан байгууламжийг сайжруулах чиглэлд анхаарах ёстой олон ажил байгаа ч засаж сайжруулах хөрөнгө мөнгө нь тэр бүр шийдэгддэг байна. Жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногийг дэлхийн нийтээр хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног болгон тэмдэглэдэг. Олон улсын шинжилгээ ухаан эхийн сүг ямар ч орлох бүтээгдэхүүн одоо бол гаран авч чадаагүй байгаа. Энэ нь эхийн сүг нь юугаарч орлуулашгүй, амин дэм, дархлаа тогтоох гол үндэс гэдгийг нотолж байгааг судлаачид хэлж байгаа юм. За хүүхэд хорвоод мэдлээд 6 сарын турш эхийн сүгээр хооллосноор амьдрах чадвар нь эхийн сүг хөхөөгүй хүүхэдтэй харьцуулахад 14 дахин их, бодис солилцооны өвчнөр өвчлөх магадлал 3 дахин багасдаг тухай эрдэмтдийн гаргасан тооцоолол байдаг юм байна. Манай улсын нийт төрсэн эмэгтэйчүүдийн 80-аас 90 орчим хувь нь хүүхдээ хөхөөр хооллдог судалгаагаар тодорхой болсон ч сүүлийн үед хөхөөр хооллох байдал багасж байгаа гэлээ. Хүүхэд хорвоод мэдлээд 6 сарын турш эхийн сүгээр хооллосноор амьдрах чадвар нь ихсдэг болохыг судлаачид хэлж байгаа юм а. Төрөлд жирэмслэлтэй холбоотой бие махбодод гарсан, хүүхд төрөлдөг эрхтэнд гарсан бүх өөрчлөлтүүд бол хүүхдэд хөхүүлсэн тохиолдолд маш амархан эргэж хэвэн байдалд ордог. Хүүхдэд хөхүүлдэг ээжүүд бол яадаг хүүхдээс зэрэг одоо тэр эмэгтэйчүүдийн одоо тэр хүүхд төрөлдөг эрхтэнд янз бүрийн умаанч гэдэг юм уу, үнд гэрчний ээж гэдэг юм уу, тэрний янз бүрийн хавдар, өрөвчлөлтөө өвчин энэ тэр бол тусах юм бол маш ховрох гэдэг нь бас батлагдсан. Хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоногийг эхчүүдтэй ойртож хүүхдийг хүүхдийн сүгээр хооллохыг дэмжицгийн урандаар тэмдэглэл өнгөрүүлж байгаа юм байна. Дараагийн мэдээ, жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногт хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног тохиодог. За энэ өдрийг Монгол улс төдийгүй дэлхийн 100 даалгавар орон тэмдэглэдэг уламжлалтай. За манай улс энэ өдрийг ихэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээ сэдвийн дор зохион байгуулж салбар дундын хилцүүлгийг уулзалтыг зохион байгуулсан байгаа. За ингэснээр ээжүүдийг ажил дээр хүүхдээ хөхөр хооллох нөхцөлийг бүрдүүлэх эхлэлийг тавьж байгаа юм байна. Монгол улсад хүүхдийг эхийн сүгээр хоолтын үзүүлэлт жилэрх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал юм а. 2010 онд нийт нэлхсэн 66 орчим хувь нэгний 6 сарын турш эхийн сүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлтэд 47% болтлоо буурчээ.
Ийхүү бургуулсан нь олон шалтгаантай юм. Тухайлбал гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг тусалцаа муу эхийн сүн оруулагч бүтээгдэхүүн импорт зурчилгаа нэмэгдсэн. Эхчүүд төрсний дараа даруй ажилдаа иргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байгаа гэдгийг албаныхан тооцоолсон юм а. Бодиттой ажлаа бид нар барьж авчий гэж энэ жил төлөвлөсөн. Тэрний үхээр ихэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе. Ажлын байран дээр гэр бүлийн хүн хүүхдийг навчраад хооллоход хөхүүлэхэд одоо тэр ээж нэг санаа зовхгүйгээр ороод тайван сууж аваад хүүхдээ хөхүүлэх ийм л одоо нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ дээр бол нэгдүгээр төр засгийн зүгээс орчныг бүрдүүлж одоо хууль эрх зүйн одоо байгаа энэ хууль эрх зүйн юмаа дэмжих сурталчлах хэрэгтэй байна. Хүүхэд асрах тухай хуулийг бол одоо хэрэгжүүлэх тал дээр анхаарч энэ ажилд дэмжлэг үзүүлж өөрөөр хэлбэл бол танай ажилчны одоо хүүхэд төрүүлсэн эхийн одоо амьдрдаг орчинд хооронд байгаа тэр хүүхэд харах боломжтой гэр бүл нөгөө 5 өрх нийлээд 5 хүүхдээ хардаг 4 их нь ажил хийдэг тэр тогтолцоор анхаараач гэсэн ийм байр суурьтай байгаа. Судалгаагаар дийлэн эхчүүд хүүхдээ эрт хөхний сүнээс гаргаж нэмэлт бүтээгдэхүүнээр хооллох нь элбэг байдаг байна. Тиймээс энэ байдлыг өөрчилж ирээдүй болсон хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч хөхний сүгээр тогтмол хооллох боломжийг бүрдүүлэхэд аж ахуй нэгж холбогдох байгууллагуудыг уриалж байгаамаа. Уг асуудал биелэл болоод хэрэгжээд эхлбэл ажил эрхлэлтэй хөхүүлэгчүүдэд таатай боломжтой нэгдэж байгаа гэсэн үг юм а. Ядахтаа ой хүртэл нь 2 ой хүртэл нь хөхүүлүүлэх зүгээр шүү дээ. Тийм учраас ажлын тэр хүртэл нь хардаг хүн байна, харж чадахгүй улсууд байна тийм ээ. Тийм учраас харж чадахгүй ажлаа хийгээд хажуугаар нь хүүхдээ яг цагаар нь ар гэрийнх нь харж байгаа улсууд навчраад хөхүүлээд ч юм уу те ингээд явал тэр хүнд бас эрэхтэй хүүхдэд нь ч эрэхтэй. Бас өөрөө цэцлэгээ бидэн гаргаж ирэн чи хүүхд чинь ихийнхээ хоолоор тижилэр байх хэвээр. Тэр утгаараа бол зөвлөх асуудал байдаг ч чинь. Иймэрхүү юмуд бас ээжүүдэд залуу ээжүүдэд бас тулгамцсан асуудал болдог л доо. Гэхдээ бас өнөөгийн нөхцөлд яг зарим нь бас таарах ч юм уу, таарахгүй ч юм уу тиймэрхүү асуудлаас байхалах тий. Тэгээ уул нь бол ээжүүдэд залуу ээжүүдэд хэрэгтэй мэдээж хүүхэд нь ойрхон байгаад тэгээд өөрөө хөхүүлдэг өрөө мөрөө байлгаад яг тэр төсөм өсвийн юмыг батлаад өгчвөл бас хэрэгтэй л. Айгүй хөвчилж шít. Юунаас юутай холбоотой хөхөр олохгүй дандаа угжаар нэмэгдэл тижээлэр энэ нэмэгдэл тижээлүүд Америкийн цайн, тэрнийх цайн, Солонгосын цайн, Японы цайн гэдэг хөхний сүг орлно гэж хизээч байдаггүй байхгүй юу? Хүүхдийг эхийн сүгээр хооллохыг дэмжих ихэд ээлтэй ажлын байр бий болоход ажилгчдын зүгээс дараах үргийг хүлээхэр болжээ. Эхчүүдэд жирэмсний болон амарцны 4 сарын цалинтай амралт олгох, ажил эрхлэгч эхчүүдэд өдөр бүр хүүхдээ хүүлэхэд нь доотлол нь 1 буюу түүнээс дээш цагийн цалинтай чөлөө олгох, амарцны чөлөөнөөс ихийг ирэхэд ажлын байрыг баталгаатай байлгах, боломжтой бол ажилчдын хөгжөлд зориулсан цэцэрлэгийн ажлыг бий болгох үүргийг хүлээх юм байна. Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд 4 жил өнгөрч байна. Энэ жилийн 10 дугаар сарын 5-ны өдөр гэхэд радио телевизийн өргөн нэвтрүүлгийг сүлжээ тоон технологид бүрэн шилжих юм. За тэгвэл 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарим аймаг орон нутагт радио телевизийн аналог системийг унтраах ажил эхлээд байна. Аналог системийг унтраах ажлыг 7, 8, 9, 10 дугаар саруудад аймаг-аймагаар нь хуваан хэрэгжүүлж байна. Тухайлбал 7 дугаар сард Говь Сөмбөр, Өмнө Говь, Дунд Говь, Дорн Говь, Баян Хонгор, Төв аймгийн радио телевизийн аналог системийг унтраах бол 8 дугаар сард Хинхий, Сэлэн, Өвөр хангаа гэх мэтчлэнгээр 9 дугаар сарыг дуустал аймагуудын радио телевизийн аналог системийг унтрааж хамгийн сүүлд 10 дугаар сарын 5-нд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн антенн дах аналог системийг унтрааснаар Монгол Улсын радио телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ тоон технологид бүрэн шилжих юм а. Тоон технологид бүрэн шилжснээр Univision, Sky Media, Sansar, DDS зэрэг кабелар сувг хүлээн авах чиргэд нэмэлт төхөөрөмж хэрэглэх шаардлагагүй. Харин кабелгүй айлрахууд хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж буюу set-top box худалдаа авч зурагтандаа залгаснаар тоон системээр телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах боломж бүрдэх юм а. Харин одоо эфирээс үнгүүгээр гэж ирдэг те. Одоо үнгүү орон нутгад 6 сууг авч байгаа, Улаанбаатарт эфирээс 16 сууг авч байгаа. Энэ хэрэглэгчдийн set-top box худалдаж авах шаардлагатай. Хэрвээ энэ боксыг авснаар бол цаатаа цаашдаа телевизээ үздэхээр үзээд явна. Сар болгон төлбөрлөх шаардлага байхгүй. 1000 төгрөг цаажуулж байгаа. Хэрэглэгчийг хүлээн авах төхөөрөмжийг оруулж ирэх компанийг тендер зарлан сонгон шалгаруулаагүй. За төхөөрөмж оруулж ирэх хүсэлтэй байгууллагууд харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргаж төхөөрөмж оруулж ирж худалдаалах юм байна. Төхөөрөмжийг бүгд найрамдагчдад ардуулс Хонконгоос оруулж ирж байгаа бөгөөд төхөөрөмжийн олон улсын зах зээл дээрх хүн нь 25 Америк долларын өртөгтэй байдаг юм байна. Энэ бол одоо дэлхийд даяар явж байгаа технологийн шилжилт. Тоон аналогоос тоон руу шилжиж эндээ бол ямар нэгэн гомдол санал ирж байгаа зүйл бохондоо зохицуулах оронд байхгүй байна.
Харин хөдөө орон нутгийн хэрэглэгчид аймгийнхаа радио телевизийн сүлжээний газраас төхөөрөмжийг худалдаа авч болох бол Улаанбаатарын хэрэглэгчид Нарантуулзах, Драгон Төв гэх мэт худалдах зөвшөөрөл авсан 8 компани борлуулалтын газраас худалдаа авч болох юм байна. Худалдаа авалт хийхдээ харилцаа холбооны зохицуулах хорооны баталгаажуулалтын тэмдэг байгаа эсхийг заавал шалгаж авахыг сануулъя. Сүүлийн үед цахим ертөнцид эвлүүлэг хийх тухайн хүний талаар худал мэдээлэл бичиж түгээх байдал гарсаар байна. Тиймээс ямар нэгэн хүнийг гүтгсэн их сурвалжин тодорхой бус мэдээлэл иргэд шүүлтүрх гэж түгээж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Саяхан олон нийтийн сүлжээгээр сайн улсын аянд идэвхтэй оролцдог тоогооч мэрэгжилтэй Оюн Болт гэдэг залууг шивтэр өнөртүүлсэн хөдөөнийхэн хотоос зайл гэдэг постэр бариулж хуурамч эвлүүлгийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд цацжээ. Маш олон хүмүүс асуудлыг шууд хүлээн авч түүнийг доромжилсан байна. Харин энэ үйлдэл нь хүний эрхийг шууд зөрчсөн үйлдэл учраас тухайн иргэн гомдол гаргуул түүнийг үйлдэгчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлд доромжлох гэж гэмт хэрэг байдаг. Энэ маань бол одоо бусдын нэр хүнд алдар хүндийг олон нийтийн өмнө хугацаанд оромжсон тохиолдолд 6 хүртэлх сарын одоо байр суурьших шийтгэл ногдуулах юм хуулийн заалттай. За мөн одоо 111 дугаар зүйлд гүтгэх гэж одоо гэмт хэрэг энэ талаар одоо энэ хуулинд заасан байдаг. Нэр төрийг сэргээж хэрэгтэнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх боломж байгаа хэдий ч гүтгүүлсэн хүний сэтгэл санаа нэр төрийн сэвтэйг хуулийн хариуцлагаар нөхөн гэдэг шударга шийдэл биш юм. Гүтгэлэг доромжлын гороор амиа хорлсон өсвөр насны охин хүртэл байгаа гашуун дүүх манай улсад байна. Энэ нэр хүндийг алдар хүндийг санаатаагаар болгоомжгүйгээр олон нийтийн сүлжээнд гутаан доромжлох энэ маань өөрөө бас ёс зүйн үдч гэсэн бас нэг тийм даарамжгүй бусад буруу мэдээлэл өгөх юм зүйл мөн одоо эрүүгийн хууль энэ холбот хуулинд ороод хариуцлагын хуулийн заалттай байдгаа гэдэг бас анхаарах хэрэгтэй. Тиймээс иргэд хувь хүн байгууллагын нэр төртэй холбоотой зураг нэртэй мэдээллийг түгээх сэтгэгдэл үлдээхдээ их сурвалжийг нэг талж хандах хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Солонгос улсын 10 жилийн сургуулиуд кибер цагдаа гэдэг орон тоо үсч ажиллах болсон байна. За үүний гол шалтгаан нь интернетийн хит задгаа орчинд хараа хяналтгүй байгаатай холбоотой юм. За тэгвэл манай улсад ч гэсэн ийм хяналт хэрэгтэй болж байгааг сүүлийн үед цахим ертөнцөөр өргөнөж байгаа гүтгэлэг доромжлолд харуулж байна. Одоор үзэгч та бүхэнд шинэ 7 хоногийн мэдээллийн цаг агарын мэдээг танилцуулахаар хөтлөгч Солон студид ажиллаж байна. Оройн төргий. За тэгэхээр энэ 7 хоногт их нутгуудаар ер нь халуун өдрүүд үргэлжиллээ шүү дээ. Шинэ 7 хоногт ямар ах вэ цаг агаар? Өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө зүүн аймагуудын нутгаараа айгу бороорж бусад нутгуудаар нэлээд халсан. Тэгвэл эх өдрүүдэд өнөө маргааштай ерөнхийдөө зүүн аймагуудын нутгаараа нэлээдгүй халж зарим газраараа борооны өмнө салхи төр зур ширүүсэх болохыг цаг орчин шинжилгээний газраас анхааруулсан байгаа. Одоо харин үзэгчдтэй маргаашийн шинэ 7 хоногийн эхний өдрийн цаг агарын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. Нийслэл Улаанбаатар хотод өнөө шөнөдөө бороо орохгүй баг зэрэг үйл шиг төлөвтэй 15 хэм дулаан онохол маргааш өдөртөө агаарын температур нэлээдгүй халж 31-ээс 33 хэм дулаан салхи харин баруун өмнөөсөө чиглэлтэй секундэд 7-оос 12 м ахнэ. Баруун аймагуудын нутгийн зарим газраараа маргааш өдөртөө бороо орж Өлгий Улаангом Ховд хотуудад өдөртөө 24-өөс 27 хэм дулаан шөнөдөө 9-өөс 12 хэм дулаан бахвал Алтай хотод маргааш өдөртөө 24 хэм дулаан шөнөдөө 11 хэм дулаан онж Улаастай хотод өдөртөө төр зүрийн дуу цахилгаантай бороорж 26 хэм дулаан бахвал шөнөдөө 12 хэм дулаан харин Баян хонгор хотод өдөртөө үлшиж 28 хэм дулаан бахвал шөнөдөө 14 хэм дулаан бахнэ. Төвийн аймагуудын нутгаар шөнөдөө хөвсгөлийн уусаараа бороор хандлагатай мөн өдөртөө нутгийн зарим газруудаараа дуу цахилгаантай төр зүрийн бороо орох төлөвтэй байгаа. Мөрөн цэцэрлэг булган хотуудад өдөртөө үлшиж 27-оос 31 хэм дулаан бахвал шөнөдөө 12-оос 15 хэм дулаан Арвахэр хотод маргааш өдөртөө үлшиж агаарын температур 28 хэм дулаан бахвал шөнөдөө 16 хэм дулаан өнөн Сүхбаатар Чойр хотуудад өдөртөө нэлээдгүй халах төлөвтэй 33 хэм дулаан бахвал шөнөдөө Майдал Харцангуй дулаан онж 16-аас 18 хэм дулаан бахнэ. Зуумад хотод маргааш өдөртөө багавтар үлдээ 31 хэм дулаан шөнөдөө 16 хэм дулаан онохол Эрдэнэт Дархан хотуудад маргааш өдөртөө нэлээдгүй халж 30-аас 35 хэм дулаан шөнөдөө 16-аас 20 хэм дулаан онно. Говийн аймагуудын нутгаараа маргааш өдөртөө бороо орохгүй 70 задгай сайн шанда Мандалгов хотуудад өдөртөө үйлшиж 32-оос 34 хэм дулаан бахвал шөнөдөө 18-аас 20 хэм дулаан зүүн аймагуудын нутгаараа маргааш өдөртөө бороо орохгүй өдөртөө нэлээдгүй халах төлөвтэй Чингис Баруур Чойбсон хотуудад 30-аас 32 хэм хүртэл халах байгавал шөнөдөө Майдал Харцангуй дулаан 13-аас 15 хэм дулаан бахнэ. Одоо үзэгч та бүхэнд Улаанбаатар хотын ирэх 3 хоногийн цаг агарын мэдээллийг хүргэе. Даваа гарагт өдөртөө үйлшиж 32
12 хэм дулаан шөнөдөө 16 хэм 7 хоног хоолоо мягмар лавга гаригуудад мөн халсан хിവэрээ өдөртөө 29-өөс 31 хэм хүртэл дулаан шөнөдөө 17-оос 19 хэм дулаан байх нэ. Үзэгч та бүхэн цаг агаар мэдээллийг хүргэлээ. Оргилсан мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Өнөөдрийн олон улсын мэдээгээр Францын засгийн газар MH370 дугаар нислэгийн үлдсэн хэсгийг олж тогтоохоор эрхлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Японы Нагасаки хотод цөмийн бөмбөг дэлбэлснээс хойш 70 жилийн хугацаа өнгөрлөө. Бүгд найрамдах Хятад улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оныхоос 7.3%-аар нэмлээ. За үзэгч та бүхэнд эдгээр болоод бусд мэдээг дэлгэрүүлж танилцуулъя. За тэгэхээр 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Малайзаас бүгд найрамдах Хятад улсыг чиглэн нисж явсан MH370 дугаар нислэгийн онгоцны үлдэгдэл олдсноос хойш Францын засгийн газар эрхлийн ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Энэ дэлхийн тэнгисийн баруун хэсэгт орших Ранинью нарал нь Францын нийтлэл бүрэн хамаардаг арал юм байна. Одоогоос 2-7 хоногийн өмнө энэ дэлхийн далайн өмнөд хэсэгт Reunion нэртэй Францын мэдэлд байх жижиг арал орчмоос олдсон Малайзийн агаарын тээврийн MH370 дугаар нислэгийн онгоцны үлдэгдлийг эрен хаах ажиллагаа үргэлжилж байна. Францын засгийн газар цэргийн онгоц илгээж радио локацийн аргаар арал орчмын далайн гүнд хайгуул хийж байгаа юм. Үүнээс гадна үлдэгдэл олдсон хэсэгт Малайз, Австрали, Хятадын тусгай хүчнийхэн тусалж байгаа билээ. Өнгөрөх пүрэв гарагт Reunion-оос олдсон Boeing 777 онгоцны үлдэгдэл MH370 дугаар нислэгийг мөн болохыг нь албан ёсоор зарласан юм а. Эрлийн багийнхан ойрын хугацаанд MH370 дугаар хэсгийн үлдэгдэл томоохон хэсгийг олж жил хагасын хугацаанд нууцлагдмал байсан онгоцны ослын шалтгааныг олно гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн жил гарын хугацаанд эрлийн ажиллагааг Австрали, Малайзийн тал ахлан хийж байсан юм. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яамны тушаалаар тусгай ажиллагаа зохион байгуулж Японы 2 хотод цөмийн бөмбөг дэлбэлсэн. Тэгвэл яг энэ өдөр буюу 1945 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Kyushu арлын Нагасаки хотод Америк нэгдсэн улсын нисэх хүчний Boxcar онгоцноос цөмийн бөмбөг дэлбэлсэн юм а. Энэ үйл явдлыг дурсан санаж Нагасаки хотод Японы ерөнхий сайд Шинзо Абе, Нагасаки хотын захирагч Томихиса Тауэнаар инх тайвны хонх зохиж ам өргөдөгсдгийг 1 минут дурсан санаж дуугаа хураажээ. Нэвлэлт мэдээлэл хүрэхэд дэлбэрэлтийн хүч ойрын 3 км-ийн радиуст тархаж, бөмбөг хайсан газраа Цельсийн 3900 градус хүрч байсан гэсэн баримт бий. Нагасаки хотод хайсан цөмийн бөмбөгийн улмаас 80 мянган хүн амиа алдсан байдаг бөгөөд Хирошима болон Нагасаки хотод хайсан цөмийн бөмбөгийн улмаас нийтдээ 246 мянган хүн амиа алдсан билээ. Япон улс эх жилүүдэд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх хөтөлбөрийн хүрээнд дэлхийн техникийг цөмийн зэвсэггүй болгох бодлого боловсруулан ажиллахаар болсон байна. Өнгөрөх Баасан гарагт Афганистаны нийслэл Кабул хотын засгийн газрын ордон болон цэргийн ангийн ойролцоо амиа золиослогч этгээдүүд бөмбөг дэлбэлж 35 хүн амиа алдан 100 хүн шархсан хэрэг гарсан. Тэгвэл энэхүү цувралт дэлбэрэлтийн дараахан Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай цэрэг болон хүчний бүх байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллан төрийн байгууллагын хамгаалалтыг өндөржүүлэхээр шийдвэрлэжээ. Тус улсын эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 3 жилийн хугацаанд ийм хэмжээний том дэлбэрэлт болж байгаагүй гэдгийг онцолсон юм. Онгорсноос хойш хамгийн их хохирол дагуулсан энэхүү дэлбэрэлтийг орон нутгийн хэд даврах бүлэглэл зохион байгуулсан байж болжшгүй гэж таамаглаж байна. Одоогоор чухам аль бүлэглэл зохион байгуулсан тодорхой болоогүй байна. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг талибанчууд зохион байгуулсан гэж таамаглаж байна. Венесуэлийн засаг захиргаа баримталж байгаа бодлого эрх баригчдыг эсэргүүцсэн сүрэг хүчний томоохон жигсаал болсон нь сүүлдээ эмх замбраагүй байдалд хүрч улмаар 1 хүн амиа алджээ. Кракас хотын цагдаагийн газар жигсаалд оролцсон 60 гаруй хүнийг баривчилсан байна. Жигсагчид гартаа таарлцсан зүйлсээрээ зэвсэглийн дэлгүүр болон үйлдвэрийн газрууд руу дайрсан юм а. Тэд сүрэг хүчний дуу хоолойг дарахын тулд улс төрийн хоригдлуудын тоог нэмж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боох бодлого баримталж байгаа хүчтэй шүүмжилж энэхүү жигсаалыг зохион байгуулсан юм а. Жигсаалын үеэр дээрмийн шинжтэй үйлдэл гарч хэд хэдэн дэлгүүр компаниг дээрэмдэн тонсон байна. Засгийн газрын мэдээлэл байдаг нийгмийн хамгааллын хүрээлэнгийн тайланд дурдсанаар онгорсноос хойш тус улсад 56 удаагийн эсэргүүцлийн жигсаал болж үүнээс дэлгүүр дээрэмдэн тонох тохиолдол 76 бүртгэгдсэн гэж дурджээ. Газрын тосны үнийн уналтаас шалтгаалan Венесуэл улсын эдийн засаг ихээхэн туйлдж, улмаар тус улсын 15 хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн судалгааг дэлхийн хүнсний хорооноос гаргаад байна.
Баруун Африкийн Мали улсын нийслэл хотын Севаре тосгонд орших зочид буудалд Исламын ус бүлэглэлийн хэд даврагчид халдан 10 хүний амьд хүрч зочид буудалд байсан хүмүүсийг барьцаалаад байсан юм а. 24 цагийн туршид үргэлжилсэн аврах ажиллагааны дүнд 4 хүнийг судлаж чадсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулагчдын хариуцсан энэхүү ажиллагаагаар Өмнөд Африкийн 2 иргэн, Оросын холбооноос Украины тус бүр 1 иргэнийг судалжээ. Одоогийн байдлаар үлдсэн барьцаалагчдын талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Малигийн засгийн газар энэхүү халдлагыг Исламын ус бүлэглэлийн 7 хэд даврагч үйлдсэн гэж тогтоожээ. Халдлагыг Исламын ус бүлэглэлийн 10 дайчин үйлдсэн ч цэргийн ажиллагааны явцад 3 хэд даврагчийг хөнөөсөн байна. Мали улсын нийслэл Бамако хотын төвөөс 600 км-ийн зайд орших Севаре тосгоны Библос зочид буудалд энэхүү үйл явдал болсон юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний 7 сарын тайлан мэдээгээр Хятадын гадаад худалдаа 13.6 их найд юанд хүрч өнгөрсөн оныхоос 7.3% унсан байна. Тус улсын нийт экспорт жилийн өмнөхөөс 1.9% унаж 7.7 их найд юанд хүрсэн бол импортын хэмжээ 14.6% огцом унаж 5.8 их найд юанд хүрчээ. Ийхүү унах болсон шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үн Өмнөд Хятадын тэнгис дэх арлын маргаан голлох нөлөө үзүүлсэн гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Өнгөрөх 7 дугаар сард тус улс 2.1 их найд юанийн гадаад худалдаа хийсэн бол экспорт 1.1 их найд юан, импорт нь 930 тэрбум юанд хүрчээ. Одоогийн байдлаар бүгд найрамдах Хятад ард улсын сайд нарын зөвлөл санхүү эдийн засгийн зохицуулах хорооноос энэ нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсны мэдээлэл гаргаагүй байна. Их Британий харилцаа холбооны хорооны гаргасан мэдээллээр өндөр хөгжилтэй улсуудад дундаа ухаалаг гар утасны хэрэглээгээр харьцангуй доогуурт ирмэлэгдэж байсан Их Британий гар утасны хэрэглээ 23%-аар өссөн байна. Өөрөөр хэлбэл захим үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тэн хагас нь ухаалаг утас хэрэглэж байгаа гэсэн үг юм а. Тус улсын нийт хэрэглэгчид гар утасны 4G сүлжээг ашиглан дүрс болон аудио бичлэг тоглуулахад ашиглаж байна. Үүнээс гадна насан турш хүмүүс ойролцоогоор 2 цагийг ухаалаг утсаараа захим үйлчилгээ авч өнгөрүүлдэг ажээ. Харин эсвэргээрээ сүрэн утас болон зөөврийн компьютерийн хэрэглээ огцон бурсан байна. Их Британчуудын ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой өөр нэгэн сонирхолтой баримт дүрдвэл тус улсад өнгөрөх 2014 онд 1.2 тэрбум удаа селфидэж олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Мөн түүнчлэн тус улсад ухаалаг гар утсанд зориулсан үйлчилгээ үзүүлдэг стартап компаниудын тоо нэмэгдэж зөвхөн ухаалаг гар утасны аппликейшн хөгжүүлэлтийн салбарт л гэхэд 1.5 тэрбум фунт стерлинг эргэлдэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Одоо үзэгч та бүхэн спортын үйл явдлын мэдээллийг энэ хоёрын бэлтгэснээр танилцуулъя. Усын спортын дэлхийн аваршилруулах тэмцээний 15 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын тамирчин Кэти Ледэки 800 метрийн чөлөөцөлтийн уралдаанд өнгөрсөн жил өөрийнхөө тогтоож байсан дэлхийн рекордыг 361 секундээр шинжилэн 8 минут 739 секундээр түрүүллээ. Олимпийн аварга 18 настай Америк бүсгүй энэ жилийн дэлхийн аваршилруулах тэмцээнд 2 удаа дэлхийн рекордыг шинчилж 5 дахь алтан медаль хүртснээр нэг дэлхийн аваршилруулах тэмцээний 200, 400, 800 болон 1500 метрийн чөлөөцөлтийн уралдаанд түрүүлсэн анхны тамирчин болж байна. Тэрээр сүүлийн 2 дэлхийн аваршилруулах тэмцээнээс нийт 9 алтан медаль хүртлээ. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн эрвээ хэлсэлтийн уралдаанд Шведийн тамирчин Сара Шьёстром 24.96 секундээр барайнд орж энэ төрөлдөө дэлхийн аваршилруулах тэмцээний рекордыг дахин шинжилсэн байна. Тэрээр өөрөө энэ төрөлд 24.43-аар дэлхийн рекордыг эзэмшдэг юм. Түүний энэ дэлхийн аваршилруулах тэмцээнээс хүрсэн 3 дахь медаль 2 дахь алтан байлаа. Харин эрчүүдийн 50 метрийн чөлөөцөлтийн уралдаанд яг энэ төрлийн Олимпийн аварга Францын тамирчин Флоран Манадо 21.19 секундээр түрүүлсэн байна. Түүний энэ дэлхийн аваршилруулах тэмцээнээс хүртсэн 3 дахь алтан медаль нь байлаа. Энэ төрөл Монголын тамирчин олон улсын хэмжээний мастер Дөлгөөн 25.42 секундын амжилт үзүүлж 120 тамирчнаас 79 төвчгдсэн юм. Эмэгтэйчүүдийн 200 метрийн араар дадлах сэлтийн уралдаанд Олимпийн хошоо алтан медальт Австралийн тамирчин Эмили Сибом 2 минут 581 секундээр түрүүлж араас нь Лондонгийн Олимпийн энэ төрлийн аварга Америкийн нэгдсэн улсын тамирчин Мисси Франклин ам үзэнд оржээ. Гэхдээ усан сэлтийн уралдаануудад Америкийн нэгдсэн улсын баг 7 алтан медальтай тэргүүлж байгаа бол араас нь Австраличууд 6, Их Британь 5, бүгд найрамдах Хятад улс 4, Франц 3 алтан медальтай удаалж байна. Эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээ хэлсэлтийн уралдаанд Өмнөд Африкийн тамирчин Чадлер Клосс 50-100-ы 56 секундээр түрүүлж Африк тивийн рекордыг шинчиллээ. Энэ төрөлд олон улсын хэмжээний мастер Дөлгөөн 58-100-ы 57 секундын амжилт үзүүлж 73 тамирчнаас 64 төвчгдсэн юм а. Тэгвэл чөлөөцөлтийн 100 метрийн холимог бөөхөө уралдаанд Америкийн нэгдсэн улсын баг дэлхийн рекордыг шинчилж түрүүллээ. Олимп дэлхийн аварга Райан Лохтой эхлүүлж Мисси Франклин төгсгөлийг хийснээр 3 минут 23.5 секундын амжилт үзүүллээ. Энэ уралдаанд Монголын баг
4 минут 885 секундын амжилтаар 26 дугаар орнд бичигдсэн юм а. Тэгвэл энэ өдөр мөн усан пологийн эрэгтэйчүүдийн ангилал медалийн төлөөх тоглолтууд болсон. Аварга алтан медалийн төлөө Серб Хорватын багууд тунаж 11-4 ярцаатай Сербийн баг яллаа. 2007 оны дэлхийн аварга хорватчууд 2 жилийн өмнө хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил мөнгөн медальдар буулаа. Харин Сербийн шигшээ дэлхийн аварга шалруулах тэмцээнээс 5 дахь алтан медаль өгсөн. Тэгвэл хүрэл медалийн төлөөх тоглолт Олимп дэлхийн 3 удаагийн аварга Итали болон 2005 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний хүрэл медальт Грекийн багуудын хооронд боллоо. Тоглолт үндсэн цагт 7-7-оор тэнцэж торгуулийн шийдэлээр грекчүүд ялсан юм а. Голландын хөлбөмбөгийн лигийн шинэ удирдал эхэллээ. Giovanni van Bronckhorst-оор удирдуулсан Feyenoord удирдлын нээлтийн тоглолтоо Утрехтийг талбайд авч ийлээ. Тоглолтын эхний голыг Англи төрсэн турк хөлбөмбөгчин Colin Kazim Richards 22 дахь минутанд оруулсан юм. Giovanni van Bronckhorst-ийн баг өнгөрсөн удирдлынхтэй 4-р орнд орсон ч Европын тэмцээний ирэх авч чадаагүй. Энэ тоглолтын эхний үе 1-1-ээр дууссан бол 2-р үед Утрехтээс Франц хөлбөмбөгчин Себастьян Халле тооны харьцааг тэнцвүүлжээ. Тэр өнөөдөр 2 гол оруулсан юм. Гэвч тэнцээний голоос 3 минутын дараа Feyenoord дахин 2-1-ээр тэргүүлж хэлсэн байна. Энэ тоглолтын 4 дахь гол торгуулийн цогцолтоос орсон. Тэр тусмаа Туркийн лигээс нутгийнхаа багт очиход байгаа 35 настай Нидерланд хөлбөмбөгчин Dirk Kuyt төрлөх багийнхаа хаалганд дебют гол оруулж торгуулийн цогцолтоос онооны харьцааг 3-1 болгосон байна. Одоогоос 17 жилийн өмнө Dirk Kuyt Голландын Utrecht клубээс мэргэжлийн хөлбөмбөгчдийн замлаа эхлүүлж байсан юм а. Энэ тоглолтод Feyenoord 3-2 харьцаатай хоцсон. Utrecht-ийн эхний голыг эзэн Себастьян Халле 96 дахь минутанд багийнхаа болоо өөрийнхөө 2 дахь голыг оруулжээ. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод болж байгаа City Open тэмцээний аваргын төлөө өрсөлдөх сүүлийн 2 теннисчин тодорлоо. Энэ бол хатуу хүчилж талбайд явагддаг нэгдсэн улсын их дуулгын өмнөх сорилгуудын нэг гэдгээр онцлог. Энэ сарын сүүлээр их дуулгын ангилалд багтдаг нэгдсэн улсын нээлттэй тэмцээн эхлэх юм. Тэгвэл Вашингтоны нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчсан төрөлд Японы теннисчин Kei Nishikori, Хорватын теннисчин Marin Cilic нар хаг шигшээ тоглосон юм а. Энэ хоёр теннисчин хамгийн сүүлд яг 11 сарын өмнө нэгдсэн улсын их дуулгад шүүгүрч Marin Cilic хоцсноор аваргын цомог өргөж байлаа. Тэгвэл энэ удаад ч гэсэн эхний үед 6-3-аар Хорватаар хоцсон. Гэхдээ 2 дахь сетэд 6-1-ээр Япон теннисчин тэнцүүлж тоглолт шийдвэрлэх 3-р сетэд шилжсэн юм. Улмаар 6-4-оор Kei Nishikori дахин хоцсноор шувтгын тоглолтод шалгарлаа. Kei Nishikori аваргын төлөө Америкийн теннисчин John Isner-тэй тоглох болж байна. Тэгвэл зохион байгуулагч Америкчуудын хамгийн өндөр чансаатай теннисчин гол найдвар John Isner Вашингтоны нээлттэй тэмцээний хаг шигшээд нутаг нэгтэн Steve Johnson 3 сетийн төгсгөл тайбрейкер хоцсон байна. Тоглолтын эхний сетэд 6-3-аар John Isner илүүрхсэн. Харин 2 дахь сетэд мөн л 6-3-аар Steve Johnson очиж тэнцвүүлсэн юм. John Isner энэ тэмцээний өмнө 2007 болон 2013 онуудад аваргын төлөө тунаж байсан. Гэхдээ төрүүлж байгаагүй. Харин энэ жил тайбрейкийн 11-9 гэсэн цохилтоор ялж чадсанаар 3 дахь Вашингтоны нээлттэй тэмцээнд шүүгүрлөө. Одоо тэр Kei Nishikori-г хожиж чадах юм бол анхудаа төрүүлэх болно. Энэ тэмцээний ганцаарчилсан төрлийн аварга шансааны 500 оноо 316,400 Америк долларын шагнал өгөх юм байна. Украины хөлбөмбөгийн лигийн 4-р тойргийн тоглолтууд эхлээд байна. Доод лигээс дэвшин гарч ирсэн Александрия, Стал Алчевск багууд 4 дахь тоглолт хийжээ. Өмнөх 3 тоглолтоос Александрия 4 оноотой, Стал 3 оноотой байлаа. Тоглолтын 13 дахь минутанд Сталийнхэн эхний голыг оруулсан ч отон тоглолт байсан байна. Ингээд онооны харьцаа тэг хэврүүлсэн. Гэвч удсангүй Александрагийн хамгаалагч чөлөө цохилтын бөмбөгийг өөрийн алганд оруулснаар 1-1-ээр Стал Алчевск тэргүүлж гэлжээ. Энэ бол хожлын гол байлаа. Стал 6 оноотой бүснэгтийн 5 дугаар орнд бичигдэж хэлсэн байна. Тэгвэл энэ үеэр эмэгтэй теннисчид Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Стэнфордод WTA-ийн голлох цуврал багтдаг хатуу хүчилтэд талбайн өөр нэг тэмцээнд өрсөлдөж байна. Энэ тэмцээнд төрүүлсэн теннисчин чансаанда 470 оноо, халаасандаа 124,000 Америк долларын шагнал хүртэх юм байна. Стэнфордын тэмцээнд сүүлийн 4 жилийн 3-т нь Америкийн алдарт теннисчин Серена Уильямс төрүүлээд байлаа. Гэхдээ энэ жил Серена оролцоогүй. Харин Чехийн теннисчин Каролина Плишкова хаг шигшээн тоглолтод Узбекистан гаралтай Америк теннисчин Варвара Липченког 6-2, 7-5-аар дараалал хоцсноор финалд шалгараад байна. Одоо тэр Германы теннисчин Анжелика Кербертэй аваргын төлөв тоглолтыг хийх юм. Харин Анжелика Керберийн хувьд сүүлийн 2 жил дараалан Стэнфордын аварга шалгаруулах тэмцээнд шүүгүрлөө. Өнгөрсөн жил шувтрагийн тоглолтод Серена Уильямс тожигдож байсан тэрээр энэ жил хаг шигшээд Украины тамирчин Елена Свитлинаг 6-3, 6-1-ээр дараалал авсан юм а. Дэлхийд 13-т бичигдэж байгаа Анжелика Кербер энэ тэмцээнд 5 нэрмлэгдэн оролцсон. Тоглолт 55 минут үргэлжилж Анжелика Кербер аваргын төлөв тоглолтод шалгарсан байна.
Нийт 7 гараагаар үргэлжилдэг Польшийн олон өдрийн дугуй уралдааны аврагт төржээ. Польшийн уралдааны сүүлийн гараа Краков хотноо 25 км ганцаарчилсан цагийн уралдаанаар үргэлжилсэн юм. 72 дахь жилдээ явагдсан Польшийн уралдааны 6 дахь гарааны дараах байдлаар Британий Скайбагийн Колумб дугуйчин Серхио Энаво нийлбэр цагаар хошуужилж аваргын шар өмсгөлийг эзэмшиж байлаа. Гэвч түүнийг 7 дахь гараанд хамгаалж чадаагүй маа. 7 дахь гараанд Польшийн дугуйчин Марцин Бялолоцкий 28 минут 45 секундын амжилтаар тэргүүллээ. Гэхдээ нийлбэр цагаар Movie Star багийн Испани дугуйчин Yon Isagiri уралдааныг хошуужилж аваргаар тодорчээ. Yon Isagiri 7 өдрийн турш 26 цаг 4 минут 38 секундын амжилт үзүүлж арын дугуйчнаас 2 секунд илүүтэй уралдааны аврах цолыг хүртсэн юм а. Гэр бүлд хамгийн ихээр хайр ад жаргалыг түгээгч нь хүүхдүүд байдаг. Тэд үргэлжил ээж аваагаа инээлгэж баяр баясгалан бэлгэлж байдаг. Ингээд оргил цаг мэдээллийн хөтөлбөрийнхөө төгсгөл бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгээс хүргэж байна. Амралтын оргил цаг мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Үзэгчдээ улс төрийн намын эвслээс ангид хаалтын гэрээгүй аж ахуйн нэгж байгууллагын захиалга төлбөрөөс татгалзсан олон талт мэдээллийг хүлээн авч үзлээ. Манай мэдээллийн хөтөлбөртэй холбоотой санал хүсэлтээ илгээхийг хүсвэл доор хаяг болон утсаар бидэнтэй холбогдоорой. Монгол телевизийн амралтын оргил цаг мэдээллийн хөтөлбөр Монгол ТV цамхагийн мэдээний студиэс эрхэм үзэгч та бүхэнд шууд хүрлээ. Хамт байж анхаарлаа хандуулсан үзэгчдээ баярлалаа. Жаргалтай гэр бүлийн нууц пуруутай. Кэнди бидэнд